Хайцгаа. За Gossip бичлэгний шин дугаар. За яг одоо интернет орчинд бүр ингээ юу болоод байгаа юм бэ? Хүмүүс ингэж хэрэлдэнэ гэж байдгаа. Энэ бүр яг үнэхээр сэтгцэн үед эрүүлэх хүн мөн үү? Үгүй юм шиг байна. Нэрэн гисээ юм шизотой гэдэг нь үнэн юм шиг байна гэж бодогдуулахаар тийм хэрүүл болж байна. Тэгээ энэ хэрүүл бол айгүй том хоёр эмэгтэй рэперийн дунд болж байгаа хэрүүл. Энэ болохоор Nicki Minaj, Cardi B хоёр байна. За би нэлээд дээр YouTube дээрээ Nicki болон Megan Thee Stallion-ы бифний тухай ярьжсэн шүү дээ. Яг хаанаас яаж эхэлсэн. Тэгээд яг яаж бибин рүүгээ одоо ингэж үг шидсэн, шейд хийсэн, тэрийг ингээ орчуулаад тайлбарлаад ингэсэн болохоор тэгсэн болохоор гэд. Тэгээд энэ удаа болохоор би Nicki Minaj, Cardi B хоёрын Twitter дээр болж байгаа дайныг нь ер нь бол ингээ орчуулж хүргэн. Тэгээ бас яагаад тэгж хэлэх болсон бэ гэдгийг ярьж өгнө. За энэ хоёрын ер нь дунд болж байгаа хэрүүлийг ярихаас өмнө ганц хоёр нэг чухал зүйлийн талаар ярих хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ хоёр хэрүүл дундаа өөр хүмүүсийн нэрийг дурдж байгаа оролцуулж байгаа болохоор шууд орчуулахаар одоо ихний тухай яриад байгаа нь мэддэхгүй байгаа шүү дээ. Тийм болохоор энэ хоёроос гадна танилцуулах хэрэгтэй хэд хэдэн хүмүүс байна. За Nicki Minaj 1982 онд төрсэн одоо 42 настай. Тэгээ түүний жинхэнэ нэрийг нь болохоор Onika Tanya Maraj гэдэг. За түүний аав эхлээд цээжлэх гэсэн болохоор түүний аав. Тэгээ аавыг нь Роберт Мараж гэдэг цээжлэх хэрэгтэй байх нь штэ. За Nicki Minaj-ийн аав нь санхүүгийн чиглэлээр ажилладаг байсан. Тэгээд заримдаа одоо юм сүмийн дуу, бурхны дуу дуулдаг тийм хүн байсан байгаа. Тэгээд бас архин донтсон, хар тамхин донтсон тийм хүн байсан. Nicki Minaj болохоор өөрийнхөө аавын тухай дуунууд дээрээ дуулдаг. Тэгээд ярилцлага дээр бас ярьж байсан. Тэгээд аавыгаа ер нь тодорхойлохдоо айгүй зэрлэг хэрцгий. Тэгээд ээжийг нь бас айгүй их одоо ингэж хүчирхийлдэг байсан, зоддог, гар үрдэг байсан гэж аавынхаа тухай ер нь бол ярьж байсан. За тэгээд Guardian-д өгсөн ярилцлаган дээрээ Nicki Minaj аавынхаа тухай ингэж хэлсэн. Айгүй сонин аав хар тамхи хэрэглэсэн үедээ их тайван болчихдог. Харин уучхаараа айгүй чанга, орилдог, ууртай зэрлэг болчихдог байсан гэж хэлж байсан. За 1987 онд буюу Nicki Minaj тухай үедээ нэг 5 орчим настай байсан. Тэгсэн чинь аав нь эхнэр нь гэртээ байхад одоо Nicki Minaj-ийн ээж гэсэн үг штэ. Гэртээ байхад өөрийнхөө гэрээг албаар ингээд шатааж исэн. Тэгээ ээж нь азар одоо тэр шатчихсан гэрээс гимтэл бэртэл авахгүйгээр 9 минут гарч чадчихсан. Ер нь бол энэ үйлдэлэр нь ямар хуу зэрлэг хэрцгий хүн бэ гэдгийг ингээд мэдэж олж байгаа байхгүй юу. Тэгээ Nicki Minaj ингээд заримдаа гэртээ ирэхээр аав нь гэрийнхаа тавилгуудыг зарцсан. Тэгээд архиух мөнгө олохын тулд одоо зардаг байсан гэсэн үг байхгүй юу. Тэгэд одоо Nicki Minaj-ийн аавчин яг ингээл одоо архин дондцсон, хар тамхин дондцсон байжгаад тэр нь сүулдэ тэрнээсээ болоод эмчилгээнд яваад тэгээд сүм өмд явдаг болоод им итгэгч болоод тэгээд им дуу муудуулдаг болсон байхгүй юу. Тэгээд тэгсэн ч гэсэн Nicki Minaj ер нь бол дуунууд дээр аавынхаа тухай ярилцсан дээр аавынхаа тухай дуулдаг байсан, үг бичдэг байсан гэж ярьж байсан шүү дээ. Тэгсэн чи аав нь ер нь тэрэнд нь жоохон дургүй байсан бэлээ. Одоо миний тухай яриад байна, намайг ингэж муухагаар яриад ингээд. Тэгсэн чи Nicki Minaj болохоор тэрийг нь одоо нөхөн төлбөрчин юм да гэж тайлбарладаг байсан. Тэгээд Nicki Minaj бас ингэж хэлсэн. За одоо яг миний ярилцлагыг сонсож байгаа, уншиж байгаа аавууд та нарын охин чинь ирээдүйд дэлхийд алдартай хүн болоод өгсөн ярилцлага болгон дээрээ аавынхаа муу мухай юмнуудыг одоо ярьдаг. Тийм болгомооргүй байвал одоо сайн аав байх дээрээ анхаар гэж Nicki Minaj одоо ингэж анхааруулга болгож хэлжсэн гэх юм уу. Тэг нэрэн гэсээ тэг таны хүүхэд чинь ингээл айгу алдартай хүн болчоод тэгэл сошиал медиа дээрээ ярилцсан дээрээ дуун дээрээ номон дээрээ кинон дээрээ ч юм мэдгүй юу гэдэг таны хийжсэн муу мухай зүйлийг тэг ганцхан аав гэлтгүй ээжийнхаа эхчийнхаа ахынхаа хийжсэн муу мухай зүйлийг ярьж ийн гэж төсөөлдөө. Тэгтээ ганцхан за ирээдүйд одоо миний хүүхэд, миний охин, миний ихч дүү од болоод намайг яриад ах үдэ гэдэг шалтгаанаар хүнд муухай хандахгүй гэхэр бас жоохон тэнэг байгаа зү. За тэр яг уу. За ингээд эхний ярих хүн болохоор Nicki Minaj-ийн аав. За дараагийн та нарын цээжлэх стон болохоор Nicki Minaj-ийн нөхөр. Түүний нөхрийг болохоор Kenneth Perry гэдэг. Тэгээд энэ хүний тухай би нөгөө Megan Thee Stallion, Nicki Minaj-ийн бифиг ярьж байгаа үедээ ярьжсэн. Тэгээд ерөнхийдөө товчлоод сануулчих юм бол насан туршаагүй охиныг хүчнээд шорон сууж исэн 4 жилийн ял идлээд гарч ирсэн ийм залуу байгаа. Тэгээд энэ хэрэг нь болохоор 1995 онд болж исэн. Түүний хүчнэжсэн одоо тэр насан туршаагүй охин болохоор 16 настай байсан. Тэгэхээр яг хүүхдэрээ байсан гэсэн үг шүү дээ. Тэгээд Nicki Minaj-ийн багын найз байсан. Тэгээд ял идлээд гарч ирснийхэн дараа одоо Nicki Minaj тэр хүндээ гэрэлсэн. Тэгээд энэ хоёр чи 2019 онд гэрэлжсэн. Тэгээд хүүхэд хүчнэжсэн, тэгээд насан туршаагүй охин хүчнэжсэн хүнтэй гэр бүл болсонд нь одоо Nicki Minaj-ийн фэнүүд
Ер нь хүмүүс айгүй юм шүүмжлэлтэй хандж исэн. Та хоёр хүүхэдтэй болвол чи хүүхдээ аавынх нь хажууд итгэж үлдээж чадах юм уу? Чиний яг энэ үйлдэл чинь тэ одоо олон нийтэд яг ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа ингээ хүмүүс ер нь айгүй дургүй байсан байхгүй. Тэгээ Ники ер нь айгүй их нөхрөө өмөрдөг. Тэгээ ер нь багаар одоо ингээ Ники Минаж чинь нэлээд чимээгүй болсон байгаа штэ. Тэгээ тэр чимээгүй болоход нөлөөлсөн нь нэг хүчин зүйлүүдийн нэг нь нөхөр нь. Тэгээд одоо маш олон рэперүүд одоо Ники Минажтай бифтэй байдаг рэперүүд бас яг ингээд нөхрийг нь айгүй их дурддаг. Чи тэ хүчирхийлэгчтэй суудсан гих мэдчихлээ. Одоо Megan Thee Stallion ч гэсэн нөхрийг нь ингээд дурдчихсан. Тэгэд Ники Минаж Kenneth Perry-тэй гэрлээд дараа жил нь буюу 2020 оны 9 сарын 30-нд хүүтэй болсон байдаг. Тэгээд тэр хүүг болохоор Papa Bear гэдэг. Саяхан төрсөдөр нь болсон биз дээ. Papa Bear сая 5 нас хүрсэн. Тэгээд дараагийн цэжлэгтэй хүн болохоор Ники Минажийн хүүгийнх нь нэр байна. За Ники Минажийн талаас дахиад нэг цэжлэх ёстой хүн гэх юм бол Ники Минаж чинь дээрээ нэг ахтай доороо нэг эрэгтэй дүүтэй хаа тэгэхээс ингээ ер нь гурууллаа. Түүний ахыг нь болохоор Jelani Maraj гэдэг юм байна. Тэгээ энэ хүн бас хойд охиноо одоо ээж нь ажилдаа байх хооронд хойд охиноо хүчинтдэг байсан. Хойд охин нь 11 настай байсан. Тэгээ ажилд нь явцсан байх хооронд ингээ хүчирхийлдэг. Нэг удаа хүчинтсэн зүйл биш. 7 хоногт 4 орчим удаа ингээ хүчирхийлдэг байсан. Тэгээд тэр үед ах нь өөрөө хэдтэйсэн гэж 41 настай байсан. 41-тэй эрэгтэй хүн 11-тэй хойд охиноо ингээд хүчирхийлдэг байсан гэж боддоо. Тэгээд одоогийн байдлаар нийт 25 жилийн ял авцсан явж байгаа. Тэгээ Ники Минаж одоо төрсөн ах нь хүчиндэгч, нөхөр нь бас хүчиндэгч болчихж байгаа шүү дээ. За одоо ингээд Ники Минажийн талаас цээжлэх ёстой хүмүүс гэвэл энэ байна. За одоо ер нь Cardi B-гийн талаас цээжлэх ёстой, эргэж санах ёстой үйл явдлууд, хүмүүс тэдний тухай ярив. За түүнийг од болохоос өмнө Cardi B-г од болохоос өмнө тэрээр тайчих газар тайчдаг байсан гэдгийг бол ер нь мэдэхгүй байхгүй бах. Тэгээ энийг нь эргэж санах ёстой. 2017 онд бас Offset-тэй үерхжсэн. Тэгээд тэр ч одоо 3 хүүхэдтэй. Тэгээ 2024 онд бас ингээд салсан. Тэгээ энэ хоёрын харилцааны тухай ч гэсэн би ингээд бүтэн бичлэг оруулж исэн. Энэ хоёрын харилцаа бол бүр аимшигтай токсик байсан. Offset баг Холливуудын за ер нь ингээд хэтрүүлж хэлэх юм бол баг бүх эмэгтэйтэй Cardi B-г араар нь тавьж исэн. Тэгэл Cardi B уучлал нийлээл тэгээд ямар ч энэ дэлгэрэнгүй ингээд ярьсан бичлэг байгаа. За тэгээд 17 оноос гэдэг чинь за 7 жил ингээм хамт байж байгаа салцсан байна шүү дээ. Тэгээ 3 хүүхэдтэй болсон. 3 хүүхдийнх нь нэрийг хэдүүлээ бас цээжлэх хэвээр. За хамгийн том нь болохоор Culture гэдэг охин байгаа 7 настай. Дундах хүүхэд нь болохоор Wave гэдэг хүү байгаа 4 настай. Харин хамгийн бага охин болох Blossom гэдэг нэртэй охин байгаа 1 настай. За гин энэ 3 хүүхдийг цээжлэх нэ. За тэгээ 2024 онд энэ хоёр баг ингээд эргэж нийлэхэргүйгээр ингээд салж байгаа байхгүй юу? Гэрэлт мэрэлтээ ингээд цуцлуулад. Тэгээд Cardi болохоор одоо хүнтэй үргэж байгаа. Тэр залуу болохоор Америк хөл бөмбөгийн тамирчин Stephen Diggs гэдэг залуу байгаа. Тэгээ энэ хоёр болохоор 2024 оны 10 сараас эхэлж үргэсэн. Тэгээ саллтынх нь дараа нэх удаагүй үргэсэн гэсэн үг. Тэгсэн чинь ингээл хүмүүс за Cardi B зүгээр ингээ өршөө авах гэсэндээ Offset-ийг хардуулах гэсэндээ энэ хүнтэй үргэж байгаа. Энэ хоёрын харилцаа бол тийм яг юм үнэнч харилцаа биш. Зүгээр одоо юу гэдгэлээ rebound үерхэл гэж хэлжсэн баггүй одоо энэ Stephen гэдэг залууг. За тэгсэн чинь Cardi B жирэмсэн болцсон. 4-р хүүхдээ тайж байгаа. Одоогийн найз залуу гасаа. Одоо л ер нь жил болох гэж байгаа юм биш үү үерхэд. Тэгээ Cardi үерхэд нэг 4-5 сарын дараа жирэмсэн болцсон. Одоо 5 сартай. Тэгээд due date буюу одоо яг төрөх хугацаанд болохоор 2026 оны 2 сар гэж байгаа байхгүй юу. Одоо жирэмсэн байгаагийн санах хэвээр одоогийн найз залуугийн санах хэвээр болчиход байна шүү дээ. Одоо энэ бифиг ойлгохын тулд, хэрүүлийг ойлгохын тулд гэсэн үг. За одоо ер нь Nicki Minaj-ийн талаас болон Cardi B-гийн талаас цээжлэх ёстой зүйлүүд ингээд дууссан. За одоо болохоор яг одоо болж байгаа хэрүүлийг ярихаас өмнө энэ хоёрын хэрүүл, энэ хоёрын ер нь харилцаа ямархуу өрнжсэн бэ гэдгийг бүр маш хальт товч тодорхой яриад явчих гэлс. За Cardi B Bodak Yellow гэдэг дугаараа Lauryn Hill-ээс хойш Billboard-ийн одоо нэгт тэргүүлсэн анхны эмэгтэй рэпер гэдэг амжилтыг одоо эвдэж байгаа байхгүй юу? Тогтоож байгаа, шинээр авж байгаа гэх юм уу? За тэгсэн чинь Nicki Minaj тухайд Cardi B-д баяр хүргэж байсан. Тэгээ Twitter дээрээ залуу шин түүндээ рекорд эвдсэн амжилтанд нь баяр хүргье гэд Cardi B-г меншн хийжсэн. Дэнэр харилцаа уг нь ингээд айгүй хөөрхөн эхэлсэн байгаа зү. Амжилт эвдээл. Тэгээ тэгсэн чинь Nicki Minaj тэрэнд нь бас ингээд баяр хүргээл. Тэ одоо ямар нэг юм атаархал одоо ус хонзон ч юм уу тиймэрхүү мөрдөөс байхгүйгээр. За тэгээд 2017 оны сүүлээр Migos-ийн Motorsport гэдэг дуун дээр
Cardi B, Nicki Minaj хоёр бас ингээ хамтарсан байдаг. Өөрөөсөөхөө одоо битсэн үгээ одоо ингэж дуулж байгаа, үгэлж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгсэн чинь сонсогчд ингээ энэ хоёрын одоо дуулж байгаа тэ битсэн одоо үгнүүдээс нь болоод айгуу дал дутгатай байж тээ энэ үгнүүд нь. Яаж нэг дуун дээр хамтарч ийж би нэгээ дийс хийж чадчихна гэж тэгж айгүй олон хүн хүлээж авсан байхгүй юу. Тэгсэн чинь Nicki Minaj энэний хариуд нь тэгээ эрэгтэй рэперүүд дээр хүмүүс хизээч ингэж хэлдэггүй. Эрэгтэй рэперүүд хоорондоо хамтрахад ойноор би нэгээ шийдлээд байгаа юм биш үү, хэлж байгаа үгэнд нь дал дутга байгаад байгаа юм биш үү гэдэггүй. Эмэгтэй рэперүүд дээр л ингээд хүчээр ингээ хооронд нь одоо дайсагнуулах гэдэг гэсэн утгатай ингээ хэлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл ямар нэг тийм юрдөөсөө байхгүй та нар худлаа зохиосон юмдаа өөртөө итгээд байна гэсэн утгаар ингээ хэлсэн болж таарад байгаа. Харин Cardi B-гийн зүгээс болохоор хүмүүс зүгээр л ийм төрлийн драмаг хүсэж байгаамаа. Яагаад тэгэхээр энэ драма ч аюул юм үзүүштэй сонирхолтой байдаг болохоор. Тэгэхээр бас яг өөрөөр хэлбэл ингээ хүмүүс зүгээр хүчээр ингэж зохиохыг хүсэж байгаа гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ энд юрдөөсөө юм үнэн бодит зүйл байхгүй гэж ингээ хэлээд байгаа зү. За тэгээ аюул сонирхолтой. Мотор спортын дараа Cardi B одоо ярилцлаганд ороод тэгээ тэр ярилцлагынхаа үеэр хөтлөгч нь за чи ингээ Nicki Minajтай хамтарлаа. Тэр хамтрал ямар байсан бэ гэд ингээ ярьж байгаа байхгүй юу. Тэдсэн чинь за жинийг одоо юу гэж ярьж хэлмээр юм. Тэгэхлээр Nicki Minaj өнцгөөс ярьсан зөв юм байна заяа. Nicki Minaj ингэж хэлсэн. Cardi B-ийн нэг үйлдэлд би ингээд бүр маш ихээр шархалж бүр үнэхээр их гомдсон. Тэр нь болохоор Cardi B-ийн ярилцлага гэд Nicki Minaj хэлж байгаа байхгүй. Тэр нь одоо ямар ярилцлага байсан бэ гэхээр хөтлөгч нь ингээд түрүү асуусан гэсэн шүү дээ. Тэгсэн чи Cardi B-ийн хариулт нь болохоор юм байсан. Би одоо анх тэр дууг одоо ингээд шууд бэлнээр нь сонсохгүй штэ. За ийм дуу байна гэд над руу явуулаад сонссон чинь Nicki Minaj үгээ дуустал бичээгүй өөрийнхөө эсхийг ингээд одоо дутуу дуулцсан. Тэгээ тэрийг нь дутуу үгэлсэн гэх юм ба штэ. Тэгээ над руу ингээд явуулцсан гэдгийг ярьж байгаа байхгүй. Дутуу дуулцсан байсан. Гэд хэлсэнд нь Nicki Minaj аягүй гомдсон гинэ. Хин нэгэн хүн чамаас Nicki Minajтай хамтрах ямар байваа гэж асууж хахад чиний амнаас гарч байгаа хамгийн ихний үг чинь үгээ дутуу бичсэн байсан, үгээ өөрчилсөн байсан гэд айгу ууртай хэлсэнд нь би амар гомдсон гэд Nicki Minaj тэгж байгаа байхгүй юу. The only thing with Cardi that really hurt my feelings was the first interview she did after Motorsport came out. Are you gonna Vicky? Are you two? Are you? I spoke to her before. I saw her in person before. Because you're on a track together, so I wanted to. When I heard the track, her verse was in Finnish. It's not the verse that is on right now. Because she looked so aggravated and angry. The first thing out of your mouth when someone asks you about a Nicki Minaj feature is, she changed her version of it. Excuse me? Тэгээ Nicki Minaj Twitter дээрээ одоо чиний хийж болох хамгийн муухай зүйл бол талархалгүй хандах. Тэгээ хүнд талархаж сур. Одоо юу гэдэг Nicki Minaj-ийн хүсэжсэн зүйл нь болохоор хөтлөгчин тэгээ асуусан чинь за ядаж Cardi эхлэтэй ёо өстө үнэхэр гоё эсэн штэ өстө үнэхэр мөрөөдлийн хамтрал байсан одоо ийм боломж олсонд баярлж байгаа. Тэгээд ардаас нь Nicki Minaj одоо үгээ ямар ч дутуу бичсэн байсан гэж хэлүүлэхийг хүссэн юм шиг байгаа. Түүнээс ч ингээд ямар ч эмоцгүй дууг нь сонссон чинь ингээд дутуу байсан гэдэг юм сонсохыг хүсээгүй юм шиг байгаа. Тэгвэл Nicki Minaj тэр ярилцсан дээр болохоор тэгжилж байгаа байхгүй. Cardi B ингээ айгу ууртай хариулсан бүр ингээд өө гэж хариулсан гэдэг жаахгүй юу. Тэгээ Cardi B-гийн ярилцлагыг үзэнгүүт Cardi B өрдөөс юм ууртай биш за. Зүгээр ингээл Nicki Minaj-тай хамтарсандаа бас ингээл вау гэж баярлж байгаа ч юм биш. Зүгээр л байдаг л зүйл юм шиг хариулсан юм шиг надад бол харагдсан. Тийм ууртай бол харагдаагүй. Тэгээд та нарт ямар харагдаж ийн хэлээрэй. You know when I heard the track, Right. her verse was in Finnish. Well, it's not the verse that is on right now. And, you know, Quavo told me like to get on the song. And I just felt like it's a perfect opportunity for me to be on a track that is that's big like them. True. Because those are two big people. And I just started in the game. Yeah. За тэгээд дараа нь 2018 оны Met Gala дээр Nicki Minaj Cardi B хоёр хоёлаа очсон. Тэгсэн чинь тэр хоёр өрдөөсөө ингэж муудалцсан хэрэлцсэн байхгүй харин бибитиг амар гоё ярьцаад тэр үед Cardi B жирэмсэн байсан. Одоохн нь 7 настай гэдэг чинь тийм culture-ыг тэжсэн юм байна л да. Тэгэл тэрээр чинь бүр хамт ингээ камерын өмнө pose авч маваал те зураг мөрөг авахулж байгаа байхгүй ямар нэг юм одоо хэрүүл beef мэт байхгүй. Тэгээ Cardi B ч гэсэн нэг ярилцсан дээрээ би одоо карьерийнхаа туршид хинтээж хизээж тийм одоо маргаантай beefтэй өрдөөсөө байгаагүй. Зүгээр л би нэгэ буруу ойлгосон зүйл байсан. Одоо битэрийн тэр нэг юм жижигхэн ярилцсан дээр би тэгж хэлдэг Nicki Minaj миний тэрэнд гомддог гэдэг нь beef-ний хэмжээнд очих тийм зүйл байгаагүй гэж Cardi хэлж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь дараа нь одоо Met Gala-гийн 4 сарын дараа буюу 2018 оны 9 сард Нью-Йоркийн загварын 7 хоногийн үеэр улаан эвсний ёслол дээр нөгөө алдарт зодон болсон.
За яасан бэ гэхлээр Nicki Minaj Cardi B-гийн палажин дээр албаар гიშгснээ ардаас нь охиныхын талаар нэг одоо балиар юм заван зүйл хэлсэн юм шиг байгаа. Охиныг нь жоохон шоглсон, охиныг нь царим утаа гэсэн ч юм уу те. Тэгэд яагаад тэгж таамагласан бэ гэхлээр яг зодооныхын бичлэгийг үзсэн чинь Cardi B-гийн одоо тэгж хэлж байгаа нь айгүй тод сонсогдно. Дахиад миний охины тухай нэг муухай юм хэлээд үзээтгэхтэй гэж хэлж байгаа сонсогдно. Cardi B тэгж хэлж ийн гэхээр Nicki Minaj-аас тийм юм ирсэн гэсэн үг болж тараад байгаа зү. Огт Nicki Minaj охиныг нь дурсаагүй ажил зүгээр хэрэлдэжсэн Cardi B миний охины тухай муухай юм хэлээд ихтэй дахиад муухай юм хэлээд ихтэй гэж хэлнэ гэж байхгүй зү. Тэгээ ямар ч гэсэн энэ дээр нь хүмүүс бол ер нь итгээгүй Nicki Minaj тэ одоо Cardi-гийн хүүхдийн тухай муухай юм хэлсэн байх учиргүй гэж ер нь итгээгүй байхгүй юу. За тэгээ тэр ер нь зодооны бичлэг дээр болохоор яг шууд ингээд зодтолдохгүй мэдээж бие хамгаалагчтай байгаа улаавчны ёслол дээр байгаа тэнд битүү камер байгаа. Тэгээ Nicki Minaj-ийн хамгаалагч нар Nicki Minaj-ыг хамгаалаад Cardi B-ийн хамгаалагч нар Cardi B-г хамгаалаад одоо ингээд хоёр хүнийг хоёр талд бариад тэр хоёр бие биенрүү ингээд өсчээд байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээдсэн чинь нэг бичлэгэн дээр Cardi B гутлаа талаад Nicki Minaj руу шидэж байгаа харагдана. Тэгээд тэгсэн чи Cardi B хэдхэн хормын дараа хөмсгөнийхөө дээр ийм маш том болдруутай харагдана. За тэгээд тэр үеийн зодоо нэг иймэрхүү болж байгаа. За арай одоо яг одоо болж байгаа хэрүүлийн тухай. За саяхан Cardi B Am I the Drama гэдэг нэртэй ийм цомгоо гаргасан байгаа. Тэгээд энэ цомгийн Imaginary Players гэдэг дуун дээр Cardi Nicki рүү diss хийж байгаа тийм мөр байгаа. За энэ мөрөн дээр нь болохоор Striper like Thom Brown, these bitches should calm down гэдэг ийм мөр байгаа. За энэ мөр нь болохоор за Thom Brown брендийн одоо хувцсыг өмссөн энэ гिचнүүд одоо ингэ тайвшрах хэрэгтэй гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээ энэ нь яаж Nicki Minaj руу одоо хэлж байгаа юм shade болж байгаа вэ гэхлээр 2025 оны Met Gala дээр Nicki Minaj Thom Brown брендийн одоо энэ хувцсыг өмссөн байхгүй юу. Тэгээ тийм болохоор Nicki Minaj руу чиглэж байгаа гэж байгаа. За тэгээ энэ бүх хэрүүл хизээ эхэлсэн бэ гэхлээр өнгөрсөн нэгд өдөр буюу 9 сарын 29-нд эхэлсэн. Тэгээ Twitter дээр энэ бүх хэрүүл одоо болж өнгөрч байгаа. За Nicki Minaj 2026 оны 3 сард шинэ цомгоо гаргах гэж байгаа гэж ингэ зарлаж байгаа байхгүй юу. Гэтэ ер нь бол бүр маш олон твитүүдээс заяа зүгээр ингээ хоёр хүний чат шиг Twitter-ыг чат болгоо ашигласан. Нэг нь бичээл, нөгөөх нь бичээл, нэг нь хариулаад, нөгөөх нь хариулаад нэг юм юм. Тэгээ би яг хамгийн ихний твит нь яг хаанаас эхэлсэн, хэн эхлүүлсэн гэсэн чинь Nicki эхлүүлсэн гэж байгаа. Тэгснэ Nicki тэрийг устгасан гэж байгаа. Cardi B-гийн шинэ цомог нь эхний 7 хоногийн борлуулалтаараа 200,000 борлуулагдаж тэгээд чартын бас нэгт тэргүүлсэн. Харин Nicki Minaj-ийн Pink Friday 2 гэдэг энэ хоёр цомог нь болохоор эхний 7 хоногийн борлуулалтаараа 375,000, 228,000 тус борлуулагдаж сүүлийн 20 жил эмэгтэй рэперийн шинэ цомгийн борлуулалтыг тэргүүлж байгаа. Энэ рекордыг эзэмшиж байгаа цор ганц эмэгтэй рэпер болохоор Nicki Minaj. За тэгээд яг энэ постыг Nicki Minaj шеэрлээд за тэгээд Barbs буюу фэнүүдтэй баярлаа. Тэгээд удахгүй шинэ цомог гарна гэдгсэн. Тэгээд энэний дараа Nicki Minaj гинт ийм бүрэгдийн зураг постлсон. Тэгээ хэрвээ Cardi B-гийн цомгийн зургийг нь харах юм бол ийм хэрээтэй байгаа. За тэгсэн чинь хэрэг болон бүргэд хоёр ийм хоорондоо beefтэй гэж явд юм байна л да. Тэгээ хэрэг бүрэгдийн нуруунд дээр нь гараад тоншиж маншоод ер нь бол үддэг гэсэн үг. Тэгээд бүрэгдээс ямар нэг реакшн үлээдэг. Харин бүргэд болохоор ердөөсөө тоохгүй зүгээр л дээшээ нисээд идэг. Тэгээд дээшээ нисэх тусам хэрэг амьсгалж чадахгүй болоод тэгээд бүрэгдийг 50 хэрэгтэй юм байна. За тэгээд энүүгээрээ Nicki Minaj би бол бүргэд харин Cardi хэрэг гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгж байгаа ардаас нь Nicki Minaj 4 virus гэдэг ийм жиргэг жиргсэн. За энэ нь ямар утга учиртай вэ гэвэл Cardi B цомгоо за $5 одоо борлуулж байгаа. Тэгээд 10 жилийн өмнө л дуучид артистууд $5 цомгоо борлуулдаг байсан. Одоо болохоор ер нь бүгд $12 цомгоо борлуулж байгаа. Тэгээ энэ нь ямар шүмжиг авчирч байгаа вэ гэхлээр бараг hot dog-ны үнээр цомгоо борлуулж иж 200,000 зарагдлаа, топ чартад орлоо гэж баярлаад байгаа нь Nicki Minaj-ийн нэдийг хүргээд тэр нь бол өөр бусад сонсогч нарын нэдийг ч хүргээд байгаа юм байна. Тэгээ Nicki Minaj-ийн Pink Print гэдэг цомог нь 2014 онд гарч исэн. 11 жилийн өмнө гарахтаа ч гэсэн $12 гарч исэн. Тэгсэн ч гэсэн чартын 3-т явж байгаа. Одоо ийм үнээр борлуулагдж байгаа цомгуудтай $5 өрсөлдөөд юунда баярлаад байгаа юм бэ гэж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь ингээ Cardi одоо анхныхаа хэрүүлийн постыг хийж байгаа. Чи намайг сансан уу? Сансан юм шиг байна. Одоо миний хөлийг үнс. Уйдсан гिचнээс илүү ядаргаатай зүйл гэж байхгүй маа. Би ямар их хүчтэй юм бэ? Архины эмчилгээ, хар тамхины эмчилгээнд байгаа хүмүүсийг өрөөнөөсөө гарч иртэл одоо амжилттай байж чадах юм аа гэд ер нь хэрүүл эхэлж байгаа. Тэгэд ер нь бол ингэсэн байна. Cardi-гийн шинэ цомгон дээр Magnet гэдэг дуу байгаа хгүй юу. Тэгэд Nicki Minaj энэ дууных нь үгийг шоолж гинэ. Хитрхи нөгөө Barney and the Dinosaur билүү нэг юм
одоо жоохонд үздэг байсан юм айгүй алдартай юм хүүхэлдэйн кино байт юм байна л да. Энэ болохоор юм ягаан динозавр байдаг хаа. Тэгээд Nicki Minaj, Cardi B одоо Magnet гэдэг дуун дээрээ одоо энэ динозаврын хүүхэлдэйн дээр ашиглах тийм хүүхдийн дуу шиг тийм сүүл толгой холбосон байна. Бүр үнэхээр элементарны буюу анхан шатных байна. Бүр хүүхдийн цэцэрлэгийнх шиг байна. Тэгээд дууных нь үгийг шоолж байгаа байхгүй. Тэр дуун дээрээ болохоро Cardi B A B C D E F G яасан бла 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 гэдэг нэг юм мөрнөд байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нь шоолоод Nicki Minaj ингэж бичиж байна. A B C D E F G над шиг харагдахын тулд хагалгаа хийлэгдэг чи. Би орчуулгахдаа ч гэсэн байгуу толгоос үл холбох гэж хичээсэн байгаа зү. A B C D E F G дөрөвдгөө жирэмсэн болсон чи. A B C D E F G heavy tongue heavy tongue гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ үг нь болохоор мэдээж tongue гэж уншигдана. Тэгвэл нөгөө нэг хиний дуу илээ сүлд аягаа одлоод байгаа чинь what the hell гэдэг хэлдэг штэ. Тэгээд зүгээр ингээ хэллэгээрээ tongue A B C D E F G heavy tongue гэдэг ингээ дуудлага нь өөрчилж байгаа байхгүй. Тэгээд heavy tongue гэдэг нь яг шууд утгаараа орчуулахаар юм хүнд хэл болж байгааз. Тэгээд би ингээ хаагаад үзсэн чи яг ярианы хэллэг хар яриан дээр юу гэж ашиглагддаг вэ? Ямар утгатай вэ гэсэн чинь аюу юм хурц үгтэй, доромж үгтэй, одоо юм хутга шиг үгтэй, шүүмж үгтэй хүнийг им heavy tongue-тай хүн гэж хэлдэг юм байна л да. Тэгээд Nicki Minaj ямарчсан ингэж толгоос үл холбож ийн гэдэг ингээ шоглсон маягаар бичиж байгаа байхгүй өөрийнхөө хувилбаруудыг. Тэгээд Cardi зөрүүлээд A B C D E F G танаа ахчин 12 настай хүүхдийг оролддог гэж жирэгжээ. Тэгэд Nicki Minaj одоо бичсэн твит нь болохоор юм байна. Чи мэдээж энэ тухай мэдэхгүй л дээ. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг чинь зүгээр юм санамсаргүй байж байгаа жирэмсэлдэг биш, төлөвлөж байгаа жирэмсэлтийн. Одоо мөн бохор хүүхэн бие үнэлэгч гэж байгаа байхгүй юу? Жирэмсэн байхдаа бид нар залуучуудаа унтаад яваад идэггүй маа. Би бол анхны хайраасаа жирэмсэлсэн. Гэрлээд дараа жил нь төлөвлөж байгаа жирэмсэлсэн. Шууд үерхэд удаагүй жиж төлөвлөгөөгүйгээр одоо би бол анхны хайртайгаа унтаа жирэмсэлсэн. Чи болохоор зүгээр рандом залуутай унтаа жирэмсэлсэн гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгснэ ингээд дараа жил мэлнэ гэж ингээд төлөвлөсөн чинь байхгүй зүгээр ингээд зах замбраагүй явж байгаа жирэмсэлсэн. Би бүх үерхэл дээрээ хамгаалалттай бэлгийн харилцаанд ордог байсан. Тэгээ бэлэн болох хүртлээр би хамгаалахаа болсон. Чи болохоор анханасаа л хамгаалдаггүй байсан гэж хэлж байгаагааз. Тэгээ чифтэрийн ялгаа ийм л байна да. Биеийн үнэлэгч болон одоо янхан хатан хааны ялгааг харж гин үү гэд Nicki Minaj өөрийгөө би бол хатан хаан. Тэгээ би одоо жирэмсэлтэнд ингэж үнцэнтэй хаддгаараа би хатан хаан. Харин чи жирэмсэлтийг ингэж хямдхан болгодгоороо чи бол гэж байгаа байхгүй юу. За дараагийн Nicki Minaj-ийн жиргээ. Цомог нь бүтлгүүцсэн, пүүсийг бүтлгүүцсэн, хизээч хэрүүл маргаан дээр ялж байгаагүй. Чиний тайжигч байх үеийн өвчний түүх бас надад байгаа шүү. Ёстой ичмээр танаа авчин ч бас. За тэр яах вэ? Гэ ингэж иргэж байгаа. Тэгээд culture гэд охиныг нь дурдснаа. Чи бас царай муутай. Гэ охиныг нь тэгж байгаа байхгүй юу? 7 настай охин руу. Тэгсэн чинь Cardi зөрүүлээд миний аавын тухай ярих гэж оролцсон уу? Манай аав хизээч нэг ч өдөр шоронд сууж үзэж байгаагүй. Өөрийнхөө гэр бүлийн одоо энэ бохор балиар зүйлийг битгий миний гэр бүл рүү халдаагаад бай гэж юм. Танаа аав чинь ч балиар, ах чинь ч балиар. Тэглээгээд манай аав бас тийм гэсэн үг өртөөсөө биш гэж хэлээд нь штэ. Харин ах чинь хойд охиноо хүчинсэн гэдгийг хүн бүр мэднэ. Төрөн бичлэгнийхэн дээр ярьсан штэ. Ахыг нь санах ёстой гэд. Тэгээ ахыг нь одоо ингээд Cardi B уурандаа жиргэн дээрээ дурдж штэ. Тэгээд чи дөнгөж сая миний өвчний түүх байгаа гэсэн үү зүгээр гаргаад ирээ гэд одоо Nicki Minaj-ыг худлаа хэлж гин гэж call out хийж гин. Call out гэдэг нь одоо нүүрэлдүүлнэ гэдэг дээр нь жоохон төстэй. Чи миний жирэмсний талаар шүүгээд яах вэ? Өөрөө жирэмсэлж чадахгүй баахан үр тогтоох, өндгөөсөө шалгуулах эмэгтэйчүүд эмнэлгээр явж байсныг чинь мэддэг шүү. За тэгээд Nicki Minaj чинь бас өөрийнхөө Pink Friday 2 гэдэг цомгийг Cardi B-гийн одоо сая шинэ гаргасан цомогтой ингээ харьцуулж марцуулаад те борлуулалт үзэлт хандлт мадалтыг ингээл харьцуулж марцуулаадсан баггүй юу. Тэгсэн чинь ингээ Cardi B тэгж гин. Яагаад байнга миний цомгийг яриад байгаа юм бэ? Чи энэ салбарт 16 жил байсан хүн байж иж өөрийнхөө левлийн яг чамтай төстэй үед эхэлсэн ийм хүмүүстэй өөрийгөө харьцуулал та. Rihanna, Taylor Swift, Drake гэдэг ч юм уу. Чи энэ хүмүүсийн цомгийн борлуулалт үзэлт хандлттай өөрийнхөө цомгийн борлуулалт үзэлт хандлтыг харьцуулаач тэгж өрсөлдөөч. Тэгтээ чи чадахгүй л дээ. Өөрийнхөө үеийн бүх артистуудаас сүлд нь орсон юм чинь. Nicki Minaj чи дуулж эхэлж байхад би 10 жилийн охин байлаа. Юундэ өөрөөгөө надтай харьцуулаад байгаа юм бэ? Гэ Cardi B тэгж энэ бол надад үнэн санагдсан. Бүр энэ салбарт айгүй олон жил удачаад амарлаг юм мундаг одоо Nicki Minaj айгүй мундаг штэ. Ер нь бол яг артистийн хувьд
айгуу ингээл лаг. Тэгээ би одоо barb center биш л дээ. Тэгчээд ингээ шинэ үетэйгээ ингээ өрсөлдөөл доош ороод тахаар амар тэнэг санагдаад байгаа байхгүй юу. Зүгээр ингээ гоё zen ингээ байжсэн бол амар кул ах гэдэг штэ. Тэгээ Cardi B ингэж хэлж байгаа надад нэрээ тийм байх гэж бодгцсан. Өөрийнхөө үеийн өөртөө адилхан туршлагатай хүмүүстэй харьцуулах гойж ээж одоо энийг юм арслан туулагийн өдөөс ингээд чи юм уу намайг үүсч чадахгүй чи айгуу удаан хоёлоо өрсөлдчихүү гэж байгаа юм шиг тийг санагдахгүй нү. За тэгээд одоо Nicki Minaj чинь одоо Culture гэдэг охиныг зүгээр you ugly гэсэн байгаа штэ. Тэгсэн чи Cardi B ингэж миний охиныг царай муутай гэж дуудаж чаддагч болоосой гэж чи хүсэж байгаа. Culture бол үнэхээр үзэсгэлэнтэй охин гэдгийг чи надаар хэлүүлэлтэхгүй яг үндэ мэдж байгаа. Чи хар тамхи хэрэглэсээр байгаад өөрийнхөө хүүд нөлөөлөөд чиний хүү чинь хэлэхгүй байгаа болохоор чиний үзэн ядалт чинь ийм хар бараан байгаа. Чи бусдын хүүхдэд атаархаж байгаа гэ Cardi B бичиж байгаа байхгүй юу. Тэгэд энэ дээрээс би одоо Nicki Minaj-ийн хүү 5 настай хүү байгаа штэ. Нэрнгээсээ одоо хэлэхгүй юм бах та. Тэгээд Nicki Minaj одоо бас одоо өөр мэдгүй яагаад ингээ хүүхд рүү царай муутай энэ төр гэж байгаа юм бол гэд тэгж бол гайхсан. Ямар ч сан Cardi B-гийн хэлж байгаагаар л Nicki Minaj-ийн хүү хэлэхгүй гэж байна. Тэгээ Cardi B бас Nicki Minaj-ийн ах одоо нэг шоронд орсон 25 жил ял авсан 11 настай хойд охиноо 7 хоногт 4 удаа заримдаа өдөрт 2 3 удаа. Тэгээ энэ нийт хүчнэлт 11 сар үргэлжилсэн гэлөө. Тэр ахыхын зургийг интернетээс татаж тавиад тэгээд Nicki Minaj-ийн ягаан одоо үсний парик штэ тэрийг ингээ янзалж оруулаад тэр зургийг Cardi B бас постлсон. Тэгээ Cardi B бас Nicki Minaj-ыг Queen Barbie буюу одоо хар тамхичин Barbie гэж бас хочилж байна. За тэгээд Nicki-гийн бас нэг жиргэнээр болохоор Culture чи бол John бас харамгчин. Чиний эмэгтэй дүүчин ч бас гэж бичиж байгаа байхгүй юу. Тэгээ vulture гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэсэн чинь амтны сэг тэгээ үхсэн амтнаар ингээ хоолдог тийм шувуу, тас шувуу гэж байгаа. Тэгээ охиныг нь тэгж холчилж штэ. Тэгээ охиныг нь чи бол John сармагчин танаа эмэгтэй дүүчин ч бас ингээ хоёр хүүхэд оромжлаа ичиж байна. Тэгээд Nicki Minaj бас 4 дахь 5 дахь хүүхэд дээрээ бити хар тамхи хэрэглээрээ дээ гэ Cardi B рүү бас жиргээ явж байна. За тэгсэн чи Cardi B чи миний охиныг ямар амтнаар дуудана гинэ? Чиний пүсинээс гарсан дутуу хөвгчлөлтэй хүүхдээ л анхаар. Намайг жирэмсэн байхад нэг амар үзэн ядаж харааж байсан одоо өөрийнхөө кармаг хардаа. Чиний муутсан пүси чинь ямар хүүхэд гаргасныг хардаа. 5 настай хүү чинь гэртээ одоо зөвч алхаж чадахгүй, өөрийнхөө нэрийг ч хэлж чадахгүй байгаа үстэй гэж юм. Яагаад энэ хэрүүл дээрээ ингээ хүүхдүүдэд оролцуулаад байгаа надад ингээд бүр нэрэн гисээ юу гэж бодогдоодсан. Хоёр амар жоохоо охин хэрэлдээд байгаа штэ. Ээж хүмүүс болчоод Nicki Minaj-ийн зүгээс ч зүгээр байгаа хүүхдийг царай муутай сармөгчин жооморон дуудаж идэг амар тэнэг санагдсан. Cardi B-гийн зүгээс ч гэсэн хэрвээ тэр хүүхд нь үнэхээр юм одоо тусгай хэрэгцээтэй тийм хүүхд мөн бол тэрийг ингэж одоо юу гэдэг суултаал юм шиг ингэж амар зарлж байгаа надаас Cardi B-гийн хэлж байгаа ч айгүй муухайсан. Чиний пүсинээс гарсан дутуу хөвгчлөлтэй хүүхд чинь хэлэхгүй хүүхд мөхт гэж тэгж байгаа байхгүй юу. Одоо ингээ Nicki Minaj ихний одоо твит мэтүүд ингээ устгасан гэж байгаа штэ. Тэгсэн чинь ингээ яг үндэ ингээ интернет дээр хэд дахин хулбарлагдсан, хүмүүс скриншот хийцэн, сторидо хийцэн яг үндэ дижитал блупринт гэдэг чинь ингээ амар ихгүй юу. Юу ч сэтгэл хөдлөлөөрөө постлж болохгүй. Тэрийг чи өөрөөсөө устгалаа гэд хин нэгний утсан дээр, хин нэгний сторийн дээр, ямар нэгэн мэдээний сайтн дээр байж л байна. Хизээж арилахаар гүмөр болно. Тэгэд одоо Culture тэгээ Nicki Minaj-ийн хүү өдр ингээл том болоод амьдрал дээр ингээл гарсан чи хүү танаа эд чи нэрээ чамаг нэрнгэсээ хар тамхи хэрэглэсээр хагаад юм болгоцсон юм уу? Чи нэрээ хэлгүй байсан гэдэг чи үнэ юм уу? Чи нэрээ жом шиг сармөгчин шиг юм биш гэл одоо тэгвэл яана. Одоо энэ хүүхдүүдийг бол энэ ээж хоёр ээжийнхэн тэнэг хэрүүл бүр бодо байнга дагаж явна шүү дээ. За тэгээ Cardi тэгж байгаа байхгүй юу? Зүгээр хаанагаа хилээдгээ зүгээр ингээд одоо хайгаа яг одоо явуулах бараг очиж ингээ уучраа олъё л гэдэг шиг байгаа. Тэгээ Cardi B бас ингэсэн. Papa Bear гэдэг нь болохоор Nicki Minaj-ийн 5 настай хүү. Тэгээ Cardi B-гийн жиргэн ингэж байна. Papa Bear ээж чинь хар тамхиа болж чадаагүй үр дагаврыг чи амсаад хэлгүй тусгай хэрэгцээтэй байгаад би үнэхээр их харамсаж байна. Төрсөн өдрөөр чинь хүртэл ээж чинь чамд анхаарал хандуулж чадахгүй хорон сүнстэй чөтгөрлөг одоо энэ дотортой үзэн ядалтанд донтцсон байгаа дуучлаарай. Яг энэ твит одоо 9 сарын 29-нд эхэлсэн байгаа шүү дээ. Тийм чинь 10 сарын 1-2 хүртэл үргэлжилж байгаа байхгүй 3-4 өдөр. Тэгээ 9 сарын 30-нд Nicki Minaj-ийн хүү Papa Bear 5 нас хүрсэн гээ оддоо. Хүүгийнхаа төрсөн өдрөөр Twitter дээр хэрүүл хийгээд ингээ боддоо. Тэгээ Cardi B хэлж байгаа байхгүй. Чиний төрсөн өдрөөр ээж чинь чамд анхаарал хандуулж чадахгүй. Энэ хорон балиар дотроосоо болоод ингээ хэрүүл хийгээд байж байгаад надад үнэхээр харамсалтай байна гэж байгаа байхгүй юу. Би тэгээд
яг энэ Papa Bear ерөн culture энтрийг бодоод одоо яг өөрийнхөө оронд биш өөрийгөө тэр хүүхдүүдийн оронд тавьж бодож үзэж байгаа байхгүй юу. Яг ингээл насанд хүрээл интернет чиглэдэг болоод ингэсэн чинь миний тухай нэг ихчнээсээ чиний өмнөөс амар ингээд одоо харамсаж гин. Чиний төрсөдрөөр ээж чинь чамд анхаарал хандуулж чадахгүй байгаа даа гэд намайг өрөвдсөн тийм пост бичсэн байгааг харах юм бол би ээжийг уучлах чадах уу, би ээж яаж амар гомдох бол гэдгийг бүр ингээд төсөөлж чадахгүй байгаа байхгүй юу. Одоо энэ Papa Bear гэдэг хүүхэд эсвэл би хэтрүүлж бодоод байна уу? Та нар энэ 5 настай хүүхдээ оронд байж байгаа 10 жилийн дараа зүгээр нэг юм айгүй од хүн чамайг ингээ өрөвдөд бичсэн байгааг мэдвэл яах вэ? Ээж чинь хар тамхи чинь байгаад үнэхээр харамсаж байна миний дүү гэд ингээ бичсэн байгааг. За тэгээ Cardi B-ийн дахиад нэг жиргээ. Намайг яг одоо жирэмсэн байхад надтай ингэж хэрүүл хийх гэж үзнэ гинэ. Царайгаа харахаар хизээч ийм зоригтой байж чаддгүй бидтэй чи. Би чамайг 2 Met Gala дээр харсан. Чиний энэ их үзэн ядалттай энерги чинь байдаггүй л байсан шүү. Бас нэг жиргэн дээрээ чи насанд хүрээгүй байгаа үеэсээ эхлээл аман дээрээ үрийн шингэний толботой байсан штэ. Яагаад гэвэл аав чинь чамайг жоохноос чинь хүчирхийлж оролддог байсан. Дэлхийд зарлал да. Ийм болохоор л чи өглөө болгон өрөвдмөр сэрдэг дүүрэн травматай. Тэгэл аз жаргалтай байгаа хүмүүс рүү өсчээд байдаг. Ийм гэдгээ чи дэлхийд зөрөгтэй зарлал да гэж байгаа байхгүй юу. Аав нь Nicki Minaj-ыг нэрийн гисээ хүчирхийлж одоо бэлгийн дарамттай оролцдог байсан үгүй юу гэвэл үнэхээр мэдэхгүй байна. Тим юм би олоогүй. Тэг Cardi B шууд тэгж байгаа байхгүй юу. Чи насанд хүрээгүй байхасаа л аман дээрээ шингэний толботой болсон гэд. Йоо тэгтээ үг мүгийн сонголт Монголд нь бүр амар юм хорон байгаа зү. За одоо Nicki Minaj-ийн жиргээ. Хүндэд culture vulture охиныг ингээ хочилж штэ. Одоо ингээд юу гэдэг лээ тэнэг явна гэдэг шиг. Тас. Одоо би яг энэ зургийг оруулчихъя. Тас culture. Ээж чинь дараагийнхаа сармөгчин гидсэндээ тээж байгаа. Яагаад гэвэл ээж чинь миний хүү бүх халдсан сармөгчин шиг хүүхдүүдийнх нь нийлүүлсэн үснээс ч урт үстэй байгаад атаархаад дахиад шинэ хүүхд төрүүлэх гээд байгаа. Надад энэ жиргээстэй амар тэнэг санагдсан. Тэгээ би бүр за энэ яг юм шууд утгаараа орчуулагдах өгүүлбэр биш. Жохон хар ярианы тийм далд одоо юм өөр утга илэрхийлдэг ийм үг байгаа юм болоо гэсэн чинь үнэхээр л танаа ээж чинь миний хүүгийн урт усан татаархаад баахан сармөгчин шиг хүүхд төрүүлээд байгаа гэж бичиж байгаа байхгүй урт. Тэгэл би бүр за Nicki Minaj үнэхээр ирүүл биш юм байна гэж бодсон. Миний хүүгийн үсэн татаархаад энэ хэрүүлэг юу болоод байгаа юм бэ? Амар утгагүй тэнэг байгаа штэ. Cardi B-ийн зүгээс болохоор би ингээд одоо хэрэлдэж сонгож байгаа үгнүүдийн зөвтгөөгүй ч гэсэн хэлж байгаа үгнүүд нь яг юм хэрүүл шиг сонсогдож байгаа байхгүй яг үнэхээр мууртай хүний хэлж байгаа үг шиг. Nicki Minaj-ийн миний хүүгийн үсэн татаархах тиймэрхүү үгнүүдийг уншихаар надад Nicki Minaj үнэхээр мэрүүл санагдаагүй. Миний хүүгийн одоо үсийг та нар одоо culture wave Blossom гэ та гурав нийлээд ч миний хүүгийн үсний гоёыг барахгүй. Cardi B миний хүүгийн үсэн татаархдаг. Тийм болохоор дөрөвдөг сармөгчингаа Жомо тээж байгаа. Тэгээ байж. Тэгээ Nicki Minaj-ийн бас нэг хамгийн тэнэг жиргээ нь юм байсан. Culture. Би чиний бойлыг чинь буцаад байранд нь ортол өшөглөөд өгнө. What? Одоо ингэ бойлоороо инээмсгэлдэг хүн байдаг шүү дээ. Одоо Jenny Gummy Smile-тай гэдэг шүү дээ. Инээхээрээ бойлон жоохон гардаг. Culture-ыг тэгж байгаа байхгүй юу? Бойлыг чинь одоо гардаггүй болтолтой. Бойлыг чинь буцаага байранд нь ортол өшгөлнөө үжих шиг. Nicki Minaj ирүүл санагдаж байна уу? Энэ жиргээнд нь та нар үнэхээр ямар нэг утга олж чадж байна уу? Nicki Minaj 42-тай. 90 биш 82 оных. 42-тай хүн 7 настай хүүхдийн бойлыг нь буцаад байранд ч ортол өшгөлөөд өгье. Тэ 42-тай сармөгчин шиг жом шиг яриад байж ин гэхээр. За Cardi B-гийн дараагийн жиргээ. Би 2018 онд л Nicki Minaj миний хүүхдийн талаар муухай заваа юм хэлдэг гэд байхад хинч надад итгэж байгаагүй. Одоо байгааг нь хардаа. Чи миний хүүхдэд атаархдаг. Би чиний хүүхдийн тухай хизээж муу юм хэлж байгаагүй. Надад атаархна гэдэг өөр, харин миний хүүхдэд атаархна гэдэг үнэхээр галзуу. Миний хүүхдүүд хөөхөн бас ухаантай болохоор чи атаархдаг. Тийм болохоор бурхан чиний хүүхдийг ийм дутуу хөвгөлтэй болгож шийтгэж байгаа юм. Хүүхдийнхаа өсөлт хөгжилтөөр бахархаж чаддаг болоосой гэж чи хүсдэг. Даанч чадахгүй болохоор чи хүүхдээ үзэн яддаг. Тэг хүүхдийнхаа ганц бахархдаг зүйл нь үснэ. Энэ хоёр том дэлхийн од хүн хоорондоо ингэж хэрэлдэж байгаа нь Монголын жижигхэн ютубер надад хүртэл тэнэг санагдаж байна. Чи хүүхдийнхаа юмар бахархаж чадахгүй ганц бахархаж чадах юм нь үснэ. Тийм болохоор чи хүүхдийнхаа үснэ гэдэг гээд. Тэгээ өөр дунд нь жижиг сажиг одоо ийм твитүүд ер нь зөндөө байсан. Гэхдээ ингээд хамгийн тэнэг утгагүй эсвэл хамгийн аимшигтай санагдсан одоо тэр жиргэнүүдийг нь би одоо ингээд цуглуулсан байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор Cardi B хүндэд Onika Tanya Marajmin гэх бүтэн нэрээр нь төрсөн нэрээр нь бичиж байна. Энэ бол чамд өгч байгаа сүүлийн хариу. Учир нь энэ бүх хэрүүл Twitter-ээс ч том болчихлоо. Хэрээс хэтрлээ.
Би чамтай нүүр тулж уулзах ёстой байна. Гэхдээ тэрнээс өмнө чамд үннийг хэлчихье. Чи өөрийнхөө амаар ингэж хэлж байсан. Аав чинь хар тамхиндаа масуурсан байх үедээ чамайг оролддог байхад ээж чинь юу ч хэлдэггүй байсанд чиний дотор байгаа жаахан охин одоо хүртэл ээжигээ уучлаагүй гэж. Би чамайг маш их травматай хүчирхийлэлд байсан гэдгийг чинь сайн мэднэ. Гэхдээ хар тамхи хизээж чамд туслахгүй шүү. Чи яг одоо сэтгэл зүйн эмчилгээнд явах хэрэгтэй. Би чамд одоо хэлчихье. Чиний нөхөр чинь яагаад чиний хар тамхиг болиулдаггүй вэ гэвэл чамайг масууруулж байгаад чиний картан дах мөнгийг үрдэг болохоор л тэр. Намайг мэдэхгүй л гэж бодоод байна уу? Чиний гэртээ оруулаад байдаг хүмүүс чинь танаа гэрээс гарахаараа энэ хаваар чиний амьдралын тухай хамаг нарийн нандин нууцуудыг чинь яриад яваад байдаг. Гэхдээ би чамд үннээр чинь хэлэх хүн болоод энэ бүхнийг хэлж байгаа юм шүү. Чамд тусламж хэрэгтэй. Чи травмагаа эмчлэх хэрэгтэй. Чиний зовлон, шаналл, травма чинь маш их байгаа болохоор чи бусад руу өсчээд бусдыг бас зовоомоор байдаг. Чи ухаан санаагаа алдаж байхад чиний фэнүүд чинь чамайг буруугаар хөөргөдөг. Чамд ямар ч найз байхгүй, ямар ч гэр бүл байхгүй. Чамд ганц хар тамхи хэрэглэхийг чинь зөвшөөрөөд байдаг нөхөр чинь л байгаа. Чамайг мансуураад ухаан санаагаа алдахаар чинь чиний мөнгөөр өөртөө хүзүүний гинж авдаг нөхөр чинь л байгаа. Би хар тамхинд донцсон хүнтэй хэрэлдэж өөрийнхөө амжилт карьерийг нураамааргүй байна. Чамтай уулзах өдөр ирнэ. Гэт Cardi B айгүй урт жиргээ хийгээд ер нь дуусгасан. За энэ харуулж байгаа ярилцлага болохоор Cardi өөрөө өөр хин нэгний хүүхдийн тухай, өөр хин нэг насурсан хүнийхэн тухай чамаагүй би доромжлно. Яг гэвэл би өөрөө амар эмзэг хүн болохоор би зөрүүлээд яач чадна гэж хэлж байгаа юм ярилцлага байсан. Тэгээ энээс нь болоод хүмүүс Nicki Minaj яг өөрөө тийм муухай дотортой хүн болохоор биш, харин зүгээр Cardi-гийн одоо өөрийнх нь хэлжсэн юмыг өөрт нь мэдрүүлж байгаа гэж Nicki-г өмөрж байгаа байхгүй юу? If I gotta talk about your kids, I will. If you got rest in peace, this and that, I'm gonna talk about that person. You talking about rest. I'm gonna really hurt your feelings, like, because I'm very sensitive. Тэгээ хүмүүс бас Cardi-гийн өмнө нь хэрэлдэжсэн комментуудыг гаргаж ирсэн. Одоо энэ дээр нэг хүнтэй болохоор ингэж хэрэлдэдэг байгаа байхгүй юу? Хүүхдүүдийг чинь хараал идэг. Тийм болохоор л чиний хүү чинь насварсан. Хэрвээ чи өөрийгөө хичээсэн бол танаас хармагчин чи амьд байж болох байсан. Гэх мэт аимшигтай комментууд байна. За харин Nicki Minaj-ыг хар тамхинд донцсон гэдэг тал дээр болохоор нэг юм бичлэг яваадсан. Энэ болохоор Nicki Minaj хүүхдтэй байхдаа масуурц үедээ Instagram дээр лайв хийсэн. Тэгээ энэ дээр огт согтуу биш, ядарсан биш, харин масуурцсан байгаа ийм лайв гэж байгаа байхгүй юу? And then one day, they're yelling push. And then one day, it comes out a beautiful baby boy. To God be the glory. За тэгээд энэ хоёр дахиад жиргээ хийсэн. Тэгээ сүүлийнхэн жиргээ юм шиг үлээ. Nicki Minaj болохоор ингэсэн. Хүндэт culture үнэн юу вэ гэвэл би энэ бүхнийг илүү том зүйлийн төлөө хийсэн юм шүү. Чи хизээ нэг өдөр ойлгох болно. Чи бол хөрдөн хүүхэд. Маш олон хүүхдүүд том болоод царай төрхөн тогтохоос өмнө инээдтэй буйлтай байх тохиолдол байдаг. Нэг л өдөр чи энэ бүх хэрүүлийг харах болно. Тийм болохоор би уучлаарай гэж хэлэх ёстой. Би бол бурхны хүүхэд. Бас надаас ёс зүйг харж үлгэрлэж явдаг. Өөрийн хүрээллийн хатан гэдгийнхээ хувьд би уучлалт гуйх ёстой. Нэг өдөр чиний ээж, нагц эгч чинь бас маш олон хүмүүс миний хүүгийн тухай хэлсэн, миний хүүд хийх гэж оролцсон бүхнийхээ төлөө өвдөг сөгдөх болно. Бие бодож байгаарай хонгор минь. Би ийм хүн биш шүү гэж жиргсэн байна. Харин Cardi-гийн сүүлийн жиргээ болохоор хүндэт Papa Bear ээж чинь миний амжилт аз жаргалыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаасаа болоод сүүлийн 3 жил чиний төрсөн өдрөөр бялуу төсөж өгөөгүй уучлаарай. Хизээ нэгэн өдөр чи том болохоро аав, ах, өвөөгөөсөө өвлж авсан чиний цуснд байгаа бага насны хүүхэд хүчирхийлэх удмыг таслан зогсоож эмэгтэй хүн үгүй гэж хэлбэл тэр нь үгүй гэсэн үг юм байна гэдгийг ойлгодог болно гэж найдаж байна. Чи том болохоро ээж чинь чамаас илүү надад анхаарал хандуулж байсан гэж намайг битгий үзэн ядаарай гэж гуйж байна. Түүнд чихнээсээ санаа зовдөг, халамжилдаг хүн гарч ирээд түүнийг нөхөн сэргээ хэмжлэгэнд явуулж хэрэгтэй тусламжийг нөгч эмчлэгдээд эрүүл болоод гарч ирээд чамд ном уншиж өгөх болно гэж найдаж байна. Гэт энэ хэрүүл ер нь дууссан байна. За нэг иймэрхүү хэрүүл болсон байна. Юу гэж санагдаж байна? Хинийхэн талд орж байна? Би болохоор Nicki Minaj, Cardi B хоёрт хойлонд нь айгүй neutral ханддаг. Айгүй дурал сонсоод байдаггүй. Тэгснэ ингээл амар тэнэгч гэж боддоггүй. Зүгээр л байдаг. Nicki Minaj-ийн зарим дуунуудад туртай, Cardi B-гийн зарим дуунуудад туртай.
ямар нэг юм bias байхгүй. Гэхдээ энэ хэрүүлийг харахаар би бол яг энэ хэрүүл дээр Cardi B-ийн талд орно. Cardi B-ийн хэлж байгаа болгоно нь өстой санал нийлж гин яадын тэгж шилэг зүвтгэж байгаа юм бол биш. Тэгэд Cardi B чинь бас нэг жиргэн дээр Nicki Minaj одоо ингээд архичин, хар тамхичин, шизотой буюу хий юм хардаг гэдэг юм онцтой байсан гэдэг чинь би мэдэн зэдэн гэдэг ч байгаа байхгүй юу. Тэгэд гисэн чинь Nicki Minaj одоо энэ бичиж байгаа миний хүүгийн үсэнд атаархаад охиныг нь тас шувуу мувуу гэж хочлоод буйли чинь баринд нь ортол өшгөлийн мөшгөлийн гисэн энэ жиргэнүүд надад үнэхээр 42-т хүний эрүүл сэтгэдэг хүний толгооноос гарах үг шиг юрдэж санагдаагүй. Тэг би нэрийн гисэнийг хар тамхинд онцсон шизотой байж магадгүй гэж бодсон. Тэг хүүхдийнхаа ирээдүйд санаа зовхгүй, хүүхдийнхаа төрсөн өдрийг тэмдэглэхтэр анхаарахгүй хүнтэй хэрүүлээгээд айлын хүүхдийг 9 шидэнээр хилээд өөр нэг хүнээр хүүхдэд дутуу хүчлээ өрөвдмөр гэж бичүүлээд байгаа бол надад бүр ингээ үнэхээр л толгоонд буухгүй ингээд тамитак буюу гидс ингээ айгүйх таргалсны дараа эсвэл гидс айгүйх хунцны дараа гидсийг зүсч авч жагаад илүүдл арсын аваад хооронд нь татаж ойдог юм хагалгаа байдаг штэ. Cardi B өгцгөндөрөө тийм хагалгаа илгэсэн илүүдл унцсан арсууд ахуулаад өгцгөнийхөө арсыг чангалсан гэх юм уу. Тэгээ Cardi B ч одоо өгцөг нь айгүй том байж байгаа өгцөө багсгсан гэж байгаа байхгүй юу. Нөгөө нэг хилгүүлсэн өөхнүүдэд буцаж ахуулсан гэсэн үг. Тэг ямар ч гэсэн хагалгааны дараа ингээд зүсээд арьс хооронд нийлүүлж байгаа бол тэр хэсэг мдэггүй байдаг. Тэгээ одоо тэгэхээр Cardi-гийн бүкс нь ингээд мдэггүй байна гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь Cardi бүксэн дээрээ эмэгтэй гэсэн заяо. Ингээд алмазын эмэг зүүдэг. Алмаз чинь хамгийн үнэтэй үнэт чулуу шүү дээ. Тэгээ бүксэн дээрээ тийм пирсингтэй. Тэгээ 0 цууж байгаа тэр пирсинг нь нөгөө өгцөг нь мэдэг болохоор тэр пирсингээ 0 руу урсгацсан гэж байгаа байхгүй юу. Сонирн байгаа зодуудын амьдрал. За нэг иймэрхүү өөр дали яг энэ хоёртой холбоотой өөр gossip-уд гэвэл. За тэгээд дэлхийн одуудын хэрүүлцтэй амар юм аа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.